Нүрийн гэдэг тэд Шингэлэд хамгаахын 2015 онд 7 дугаар сарын 20-нд одсон. Тэд манай ажлын эгчнэр надад ажил зааж өгсөн. Тэд Шингэлийн контент зөөгч хэд 5 жил ажиллаж байгаа. Тэд ажлах дуртай. Тэгээд ажилд ороод хэцүү байсан юм уу байлаа юм бэ? хэцүү биш. Гоё эсэ. Манай штэ ихчнэр жоохон мухаа цаад зэнч хасти. Ажлаа хийж чадахгүй болох нь ууралдаг өстэй тэрийг тодорхой юм дээ. Уурлаад ярти. Тэгээ ажлаа хийгээ сайн сураад ирсэн чинь минь шагнуулж ирсэн те шагнуулж ирсэн тухай. Биш сайн ажилтан болоод ганцхан ярти. Ганцхан шаналцсан. Нэг шагнуулсан. Тэр ямар нэртэй шагнууллаа? Сайн ажилтан гэд шаналцсан. Шилдэг ажуулсан ажил дээр. Өглөө хоцордог үйлээ тэрийг хаас. Ажлаасаа хоцрол тэгэл таньд хатсгүй явтыг ажилдаа. Тэгээд дандаа өглөө ганцаар ажилт. Анх болохоор хинээр хөвөлдөг байлаа. Боён шиг гэдэг ихчээр хөлжсөн. Ээж аав анаа хөвөж өгдөг байлаа юм уу? Дад нь хөөж өгдөөс. Тэсээ дандаа дуудаад ажилдаа бит. Тэгээ орой ажлаас тарахтай билээ. Орой ажлаа дахиад таксиг дуудт. Ажил дээр ганцаар ажиллахдаа нэхгүй санагдтыг. Хажууд бүх ихчнэр ажлаас гарсан би ганцаар дандаа өглөө ажил гараад ажилт. Ганцаараа ажиллахаар ядарч ийн уу гайгүй нь уу? Гайгүй. Одоо ажилдаа явмаар байна. Корона гараад одоо хоёлаа ажилдаа явахгүй байгаа шүү дээ. Тий. Одоо ажилдаа явмаар байна юу? Ямар юм? Ажлаа дуутахын хүлээл. Ажил хийхээр ерөнхийдөө хоёлаа авсан цалингаа яадаг. Гэтим аваад тэд өөрөө хүчний төлөөр оож авт. Өөр цалингаар юу авах дуртай гэдэг вэ? Дандаа чихэр авах хүчтэй. Мөнгө хадгалдаг үлээ хадгалдаг үлээ. Хадгалтай жоохон хадгалтай. Хадгалсан мөнгөөр яа хийж үзэж байна вэ? Хадгалсан мөнгөөр болохоор нэг ч авт. Дараа нэг өөр гоё юм хэрэглэе гэж хоёлаа ярьж илүү. Ингээ гоё юм гээд нүдийн цалин болгоноос мөнгө хадгалсаар байгаа. Их мөнгөтэй болохоор хоёлаа гоё юм авч. Хувцас авт. Тэгээ өөрөө өвлийнхөө хувцсыг, хавар нарынхаа хувцсыг чи өөрөө авдаг тий? Шинжил болонгууд дүүдээ бэлэг авч өөрөө бэлэг авт. Ер нь ажил дээр нь хүмүүс загнахаар миний дүүд ямар байдаг вэ? Игч рүүгээ залгахтай шүү дээ чи нөгөө үйл ингэ ярьдаг тий. Ер нь ажил дээр явахаар ямар байдیں۔ Заримдаа хэцүү үе нь яг яад юм. Игч мэдэхгүй шүү дээ гэж. Юу машин дээр нэг удаа ажилласан чинь манай шлийн ихч занад золон тахаар гээд зандс. Тэр нь ч хэцүү байдгүй юм. Хэцүүд. Ямар ажлыг чи хийж чадахгүй юм бэ? Би болгоно өөрөө шал угаахлаар миний нурууд. Тэгэд өөр болохоор салбарт тавиал ширээстэй. Ажлынх нь болохоор загиндаг ч гэсэн миний дүүд сайн ханддаг тий яадаг вэ миний дүүд яаж дэмждэг вэ? Сайн ажиллаж ийн гэд хэлдэг. Тэгэхээр миний дүүд баярлдаг тий тэрийг ажлынхантаа гоё байх дуртайгаа. Орой ажлынтаа зурагт байх гоё. Хүмүүстээ гоё юм яриад тий. Тий. Ажлынгаа бас
ажлын тоо нэхгүй тасаад гоё ажилт. Ажлынхаа дарга ч гэсэн минутууд аягүй сайн байдаг тий. Тэр талаараа бас манай дарга намайг миний хэлэх гэж байгаа нэг ойлгоод надад тусалдаг гэдгийг бас хэлнэ. Надад болохоор гоё цал юу авч өгнө. Нуна ахын дүүс тэрэж энийг ч гээд би цалд их тусалт. Тэгээд Одоо болохоор юмд ажиллаа хийхгүй байгаа шүү дээ. Энэ хугацаанд жоохон амраад авсан. Гэхдээ удахгүй ажилд орохоор ажлынхаа ер нь санаж байгаа юм байна. Бүгдийн энэ өвчин гараад би ажиллаа хийхгүй. Тэгээд 3 дугаар сард ажиллаа хийн гэж бодож байгаа. Цал дуудана гэж бодож байгаа. гэртээ суугаад ингээд зүгээр байхаар чамд ямар санагдчих вэ? Хэцүү санагдтыг ажиллаа хийхгүй. Зөвхөн гэртээ байгаа л юм байлаа. Муухай нөө. Муухай. Ажил хийхээр болохоор хүмүүстэй хамт байгаад байгаа гоё байна тий. Тий. Нэг гоё санагдтыг. Өөр хүнд ажиллахад талаар ярмаар юм уу? Өглөө дандаа тийшээс мөс тавьдیں۔ Кафе парк гэдэг ажилтан дээр Мөс тавьд юм аа. тий. Юу гэдэг? Салаад муутгууд мөс тавьдیں۔ Дандаа тийш тавьдیں۔ Тэгэхээр ерөнхийдөө бол бас бус өөр одоо энэ даавны холбооныхоо одоо энэ холбооныхоо найзууд нөхрийг ч гэсэн бөөнөрөө бас ингээд ажил хийдэг бол гоё бах тий. Бүх хүүхдүүд бүх хүмүүс Гоё тий. Хамгаалал таны ажилтай шин би бош хийдсэн. тийм Монголын даавны холбооны миний дөө анх Шангрилад ажилд ороогүй байхдаа тэнд тусалдаг одоо багш нарт тусалдаг хүү байсан тий. Тий. Тус болооч болдог багш байсан. Тэгээ анх ажил хийхэд ямар байсан? Гоё. Гэхдээ ширээ зүтгэл муухай санагддаг шүү дээ. Тэр нь хин ширээ зөхөд байлаа. Би өөрөө л Оо чи юу зөх. За. Тэгээд өөр ярмаар юм уу? Хичтэй зүгээр ярьж байгаа байхгүй л ажиллаа ярьж байгаа юм шиг чи надад хэлдэг шүү дээ. Би одоо ингэмээр би тэгмээр юм. Тэгээд 5 жил минийд жил болгон шинэ жилээ байгууллагынхантайгаа дандаа хамт ингэ дэлдэг те ажлынхантайгаа. тийм. Нэгдүгээр сарын 4-нд ажлын ихчин нартайгаа байх баяраа хийх хүсдэг. Одоо ганцаараа ажилдаа явхад ер нь ямар санагддаг вэ? Хэцүү байдгүй зүгээр үү? Гоё тий. Хажууд манай ажлын хууч ихчнэр байхгүй. Дандаа би өөрөө ганцаараа ажиллаад цэлдэ таниулал дандаа ажиллаад. Өглөө таксидуудад явахдаа ямар байлаа? Орой ажиллаад хараа хоёулаа нэг такси олдохгүй орой нэг алхаж ирсэн санжийн өмнөд ганцаар алхаад их чинь чамаас зогоосоо авч ирсэн. Тий. Тэр үед ямар байсан? Би орой такси дуудахтаа нэг амар эвгүйс дандаа болгоно 6 цаг манайшлан тард үс. Харгалцсан байсан уу одоо? Харгуул өвөл. Тэгээд хичүүгээ ирж алхаж байхад тэгэхээр жоохон айсан тий. Эс. Тэгтээ чи хичээр ингэ алхаад өдөрсөн шүү дээ. Тэрээгээ сонгой бүтэн өгүүлбэрээр хэлдэг. Орой тагт ажиллаа тад явахдаа хичүү дандаа хуртаад та нөгөө ирээд авчихыг дандаа хурд үс. Тэгэд за одоо их чинь одоо очоод авлаа хэлдэг үс. Одоо минь үед чи надад ярьдэн шүү дээ. Ингээ ажлаа сайн хийж байгаа цаашаа ямар болмоор байна гэж ярьдаг л дээ чи. Цаашдаа цал болно гэж боддیں۔ Харин жил болж цал
болт. Тэгээд дарга нартаа хэлэхээр чамайг улам сайн ажиллаарай гэж хэлж өгдөө шүү дээ Тийм. Анхны цалингаа аваа ямар байсан? Бүр анхны цалмал 20-30 аваад гуйс. 230 мянган төгрөг авчлаа. Тийм. Мөнгөөр минь юу хэлээ? Хүсний төлөө оож юм авдаг гэсэн. Гэртээ дандаа идэж уух юм. Тийм авдаг гэсэн. Тэр гэрийнхэнтэй мөнгө зээлж ийсэн үү? Чиний авсан цалин бид нар гуйж ийсэн үү? Гоо гэсэн. Үгүй минь зүгээр хэлээл хамаагүй юм дөө. Их чинь чамаас авч ийсэн тэр мэрээгээ ч гэсэн хэл. 2000 аваад 3000 аваад авдаг гэсэн. Юу баг мөнгө авсан. За. Тэгээд цааш минь одоо энэ ажлаа л хийгээд ямаар байна уу? Өөр дахиад ажил хиймээр байна уу? Яамаар байна? Энэ Шангилаа гэдэг ажилтаа байх хүсдэг. Одоо ингээл зөндөө олон хүүхдүүд зарим хүмүүс ингээл ажилгүй чи битэрс ингээл ковид гараад гэртээ ингээ байгаа штэ. Тэнгүүр чам муухай гэсэн штэ. Энэ шиг ингээд амар олон хүүхдүүд ингээ даунтай ингээ олон хүүхдүүд гэртээ ингээл байгаа л гэдэг байхгүй чи ажиллаа л байгаа. Тэнгүүр тийм хүүхдүүд ажиллаа ихгүй байхаар ямар санагддаг вэ? Хэл муухай санагдах. Ажилтны үед гоё ажилгүй үед муухай. Тэгээд тэр хүүхдүүд чи ажил хийж чадахгүй зөвхөн гэртээ байгаа л утас орлоод юм уу одоо зурагт үзээд ингээд байгаад хахаар тэр хүүхдүүдэд муухай байна. Тий одоо чам хэсэг хугацаанд чи яаж байлаа тэрийг ихчтэй бүр тодорхой яриад өгдөө ингээд ажилгүй би ингээд ажилдаа гараа яваад өгнө. Тэгэхээр чи надаа юу гэж хэлдэг байлаа тэрийг минь боддоо. Өглөөд нь ихчээ ажил явахт нь боломжтой яваа гэхлээр манай шинтаа гэдэг. Тэнд хамгийн гол нь хичээгээ ажилд явах гоё санагдаад би ч гэсэн хаад ажилд явахсан гэж боддог тийм үү? Гоё санагдтыг. Тэг чи надаас өдөр болгон манай ажлаас алгасан уу гэж асуудаг тийм. Өглөөд нь хичээ хуцаартай манайс надлуу хуртаас би их хүлээд. Тэгэхээр одоо олон хүмүүс ч гэсэн ажилд хийх юм бол олон хүмүүстэй ажиллаад өөрөө мөнгө олоод өөрөө дуртай юм аваад гоё байна гэдгийг нь тодорхой. Чи цалин аваад цалин авахраа дан мөнгөтэй байхдаа гоё биш. Хамт олон одоо тийм самбаа авах мах гэл олон чамайг дэмждэг хүмүүс байдаг шүү дээ ажлын чам. Тийм хүмүүстэй хамт ажиллах гоё. Цалин аваад дуртай юм авах гоё. Гэр бүлийнхандаа бэлэг авах гоё. Ер нь ажил хийхээрээ ганцхан мөнгө олох биш. Зөндөө олон ингээд сайхан юмнуудыг олон хүмүүст ингэж хамтдаа хийдэг нь гоё гэдгийг минь тодорхой. Яагаад энийг хэлүүлэх гээд байгаа вэ гэхээр энийг ч олон хүмүүс энэ хүмүүсүүдийг ажилд авах ёстой юм гэж бодох байхгүй юу? Тэр минь энийг гоё тодорхой яриадаг. Ерөөсөө бие барих юм байхгүй. Энийг бол дандаа ингээд хэрэгтэй хүмүүс үзэн шүү дээ мөндөө. Тэгэхээр зүгээр хоёулаа л ярьж байна. Одоо бол бие бариад ах юм байхгүй. Би нүг хөдөөхтэй чи хөвдөд тэгээд хот руу ирсэн. Саяхан би 2 хоногийн имлэгт хөвчөөд гарч ирсэн. Цаасаа битүүнээр гарч ирсэн. Гэхдээ энэ нэг ажилтай холбоог байхгүй юу? Тэгэхээр одоо хоёул ажлынхаа тухай ажлаа хийвэл олон хүмүүстэд гоё гэдгийг мэдээ бас тодорхой л. Чамтай адилхан ингээд өмнө миний ажил хийж чадахгүй гэртээ явахд муухай байсан шүү дээ. Тий. Тэрэн шиг олон хүмүүстэд муухай байгаа байхгүй юу? Одоо ингээд зөндөө олон хүмүүс гэртээ байгаа. Тэгэхээр энэ бүх хүмүүсд ажилд ороосоо энэ хүмүүс зөндөө олон юм хийдэг. Миний дүү юу хийж чаддаг үлээ тэрийг хайр. Би нүг ажилтаа нэхгүй ажлын санагтад нэхгүй ажилтаа явчихсан чинь өвчин гараад манайс л цосоод Энд тэнд болохоор ажиллаа сайн хийдэг үү? Маш сайн ажиллаж чинь өвчин гараад цоссон чинь надад гэртээ байх
айгүй муухайт. 100 цалин их болдог тий. Тийм. 8 чимээг аваад 9 чимээг авдаг гэсэн. 7 чимээг авдаг гэсэн. Тэр авсан мөнгөөрөө чи хин юу идэг лээ? Говтос аваад гэртээ авдаг гэсэн. Өнгөрсөн жин хөдөө явдаг гэсэн. Тэр мөнгөө чи гэсэн өөрөө гаргасан тий. Би өөрөө л хөдөө явах нэг хүсдэг байсан. Тэгсэн чинь өнгөрсөн жин хөдөөд гойсон юм уу? Гойсон. Өөр юм. Болчих шүү дээ. Дааны албанд хоёул анх ажил хийж ирсэн ярихгүй тэр чинь бас айгүй сонирно шүү дээ. Хүмүүс бараг мэдхгүй байгаа шүү дээ. Дааны холбоонд ажлыг 2 жил боллоо. Галхан жил боллоо. 5 сар болсон. Хичээгээ дааж авдаг байсан шүү дээ тэр үед чи. Хичээг даач яад 5 жил 5 сар болчихсон. Дааны холбоо анх миний дүү ажил тавьсан тий. Тэр бас тодорхой. Дааны холбоо анх ажилд авдаг байсан. Дааны холбоонд миний ажид ажилтдаг байх чинь ямар байдаг вэ? Тус болох бош. Тийм. Бош болчихсон. Дараа нь ганцаараа миний ажид ирж байгаа ганцаараа Шангирилад орсон чи ямар санагдсан? Хичээн хажууд бажаад Шангирилад орсон чинь нэг эвгүй санагдсан. Одоо очихоор ажилд очихоор Ажилдаа очихоор нэг гоё санагдтыг. Өвчин гарал нэг муухай. Нэг муухай. дээр нэг ярьсан байсан шүү дээ. Мөнгөө хадгалж агаад ээжийн хөндлийг эдгэж өгмөр энэ ярьсан байсан шүү дээ. Тэрэн шиг юм хувцснаас өөр чамд бодсон юм том юм байна уу? Одоо сая миний дүүн чихэн өгсөн шүү дээ. Тэрэн шиг одоо ингээ өөр юм зарцуулна, эсвэл би цаашаа ингэн гэсэн өөр цалингаа цогцолтод өөр юм хийн гэж бодож байна уу? Цалингаад өрөөхгүй тулуулна гэж бодож байгаа. Цогцолсон цалингаараа? Тулуулсан цалингаар болохоор хувцас аваад гоё. Хичээн хажууд багтаа нэг гоё санагтаад Шангирилад орсон бас л гоё санагдсан. Одоо минь ингэх байхгүй. Наад энэ миний дүүгийн ярьж байгаа нэг Шангрилагийн энэ ах эгч нар ч гэсэн үзэн хамт ажиллаж байгаа хүмүүс үзэн. Тэр чи тэр хүмүүстэй яаж баймаар вэ? Ганцхан чи биш одоо өөр хүмүүс одоо ажилд орох гээд байгаа шүү дээ. Чи ч гэсэн ажиллана. Тэгээ өөр хүмүүс ч гэсэн ажил орох. Энэ хүмүүс ямар байвал чамд гоё вэ? Надад л эвтэйхэн хацаад нэг гоё санагдтыг. Эвтэйхэн харцуул. Нэг гоё санагдтыг. Би тэгэд ажилдаа буцаж ороод нэг гоё ажиллах байх гэж бодчих. Чи ямар сургууль төгслөө? Амжилт чинь би 20 дугаар шуулт хэдэн жилийн явлаа. 2 жил Юунд тахсан юм бэ? Сэргээн засахын тэнд сургуульд 2 жил явсан баг. Тогооч ангид явсан гэж амархан ярьж байгаа. би шин тооч анги төгсөөд 2 жил болоод тэгээд имлэгтэй сургуульд ороод ангигийн хүүхдүүдтэй нэг гоё хоол өртөн ихнэрт жөөж өгөл гоёсэн. Сургуульд явж байхад минь хэцүү юм юу байсан? Олон лагт хоёулаа хамтдаа явдаг байсан шүү дээ. Тэгж байгаа ч ямар байсан? Гоёсэн. Би шин тэгтээ жоохон багтаа ихтэй хамт шуулт яваад нэг гоё санагдсан. Ангийнхан миний дүү яадаг байсан? Шоолдог байсан уу? Гоё үйдэг байсан уу? Чи манай ангийн гад дээр уйлдаг байсан шүү дээ. Тэрийг ярьдаа. Шоолоод доглоод нэг хэцүүсэн. Хотоо шуултлахаар хичээгэн шуултлахаар нэг гоё санагдтыг. Оюут ангид болохоор дандаа мөнгө төргөө алдаад хэцүүсэн. Жижигхэн
шүүн болохоор миний түүх бодохгүй гадна тавьчаал хичээл рүү ордуулсан чинь орсон чинь хүчсэн чинь миний мөнгө авдагс. Одоо минь юу ер нь хиймээр ажиллаа болондоо болцоо. Ерөнхийдөө ярьчлаа. Юу хиймээр санагдчихэв юм. Тэгтэл нүүн уцаараа толол хатуул гатдیں۔ Мөрч гүлвч гатгал мөнгөний мод гатдیں۔ Олон минутууд хит байдаг лээ. Аюу олон мэдэн шүү дээ. Олон бид очоод ширхэг том ширхэгтэй хатмал хийдэг тий. Тий. Тэгээд 300 метртэй нүүн том хатуул гатдیں۔ Эвтэд дөрөвд гатгал гатдیں۔ Тэнгэр үзэсгэлэн гаргая гэж ярьж ил ойлээ яалаа. Ятс баха. Чи өөр үзэсгэлэн гаргая гэж тэгвэл бодож байна уу? Үзсэн гаргал бүх хүмүүст өдөрлөнтэй гэж боддیں۔ Чи өөр найзуудтай ингээ баян хуцаар ярьж мардаг ч юм уу тий одоо их чи найзуудтай уулздаг шүү дээ. Тэр шиг чи өөр найзууд энтертэй болмоор юм уу? Facebook-ын мессенжерээс найзтай мессеж хастыг. Тэр 29 сурч ирсэн найзуудтайгаа одоо ингээ уулзаж муулзаад хамтдаа ингээ кино үзэх юм уу тийш хамт баймаар санагддаг чи. Хамт баймаар санагддаг. Тэгээд ажилтаа явчлаа уулзах чадахгүй тий. Эндүүд ер нь сайн найз байдаг үлээ. Ганцхан охин найзтай. Эмэгтэй найз тэр эмэгтэй найзтай ч уулзч юм ер нь. Одоо мессежээр харцдаг юм уу? Харцгүй. Тэг чи ингээд одоо ингээ олон найзтай болмоор ч юм уу тийм хэцүү ч юм санагдах уу ер нь? Хэцүү санагдахгүй. Зүгээр мессежээр харцдаг. Facebook мессежээр. Одоо чи тэгээд ингээд ажилгүй хэрвээ ингээд төшөө удаан ингээд дахиад хитэн сар байвал яах вэ? Олон сар болно гэж боддیں۔ Ажилгүй? Биш ажилтаа олон сар болж гэж боддیں۔ Ажилтаа чамайг авахгүй юу яах вэ? Хэцүү. Чи зүгээр хэцүү биш чи надад яаж хэцүү гэж хэлдэг вэ? Уурлаад хэцүү юм гэдэг шүү дээ. Тэр юм гоё тодорхой. Ажил нь дуутахгүй үнэн хэцүү мэгэл ажлын та уулаад. Энд одоо яамаар юу хиймээр юм? Хэцтэй ярьдгүй юм. Буцаад ирээд ажилдаа гормоо гэж боддیں۔ Тэгээд ажлаас өөр болохоор ажлын нүр 3 салаад галхан тань зүт. Бидэд дээс ажлын дээс мус авчиж нүг чи тэгээ ингээд ажил ингээ хүмүүс хийж явах гэсэн залхуурч ингээ энэ тэнд сууж муугаа ингээ хүнийг хараагүй байхад ингээ энэ тэнд суудгүй. Суухгүй цаанд орохдол сууд. Тэгээ ингээ чамд дараа марах чи хараагүй юм уу араараа орж ч юм уу ингээ өөрөө боёо хүлэн амраач игээд ч юм ингээ залхуурах үе чам байдгүй. Чал болох нөө хартаа хүш наад ажлыг тэнд бид хэднэ ажлаа хэд подноос өглөөд дүүрч байгаа би болоо би планыг ажлаар подноос ууж тэгтээ хай тавгасан тий ууж тэгтээ. За одоо тэр даавны холбоонд одоо ямар сэтгэлдтэй байна? Ажил олгож байгаа энэ Шангрилагийн ажил олгогч захиралдаа юу гэж хэлмээр байна? Тэдэртэй баярлалаа. Даавны холбооныхоо багш нартаа баярлалаа. Яг юу гэж боддог вэ? Ажил ах шинэртэй ажил хийлгэж сууж өгсөнд баярлалаа.
Дана халбаны багш нартай баярлаж хэлж байна. Даавны холбоо бүр чамд аюу гоё үйдэг тий. Яг ингээ очихоор бүгдээрээ чамаг яг ингээд нэг ах トゥ юм шиг. Шүүд бүгд бол шүүд болол манай нон багш ичнэ гэл мэгмэр багш хэлтий. Тэгээд даавны холбоо ч гэсэн юмд сайн байдаг. Хамгийн анх ажилд орж исэн даавны холбоо болохоор даавны холбоонд хоёулаа бол ажиллахад гоё исэн тий. Дана бол халбанд болох нь дандаа ихтэй өглөөд нь ажилдаа явдаг үсэ. Тэгээд буцаад ирээд ажилдаа орхиг хүрч чинь. Шангираад болохоор одоо хамт олонтойгоо гоё ажиллаад дандаа минутууд тусалдаг шүү дээ. Тэрийн бас нэг ажлын хүмүүстэй юм хэлж ярихлаар өөдөөс хайлж өвдвээ. баярлалаа гэж түрүү хоёлын нэг ярьсан шүү дээ. Тэр одоо ингээ гоё жижиг ажил явах дуртай шүү дээ. Яагаад дуртай гэдэг тэр гоё юм аа л. Хариулж өгдөггүй нэг тэдний ч хоёул бүдээ сая ярьсан. Заримдаа чамаг зэрэндээ гээд. Чамрилд баярлалаа. Яагаад баярлалаа юм бэ? Яагаад ажил явах дуртай тэгээл ч гэж юм. Ажилдаа явахлаар өглөөд нь дандаа ажлын машин дээр гаж ажиллахгүй. Тэгээд салбарт тоолохгүй. Тэгээд хоолны тэгээд урлагийн тэгээд замлж мөл дандуулна хастай. Энд өөр нь жоохон хүүхэд батна хүүхдүүд ярьж чадахгүй нэг шоолж исэн үе байсан уу? Манай нүг суурлын хүүхдүүд дандаа болгоно шоолд үсти. Тэгж шоолохоор чамд ямар санагдах вэ? Хэцүү. Тэгээд уурдаад би нэг анги хүүхдийг доддгүйс. Чи зодсон уу? Нимбэр гэдэг хүүхдийг доддгүйс. Зодсон үү тийм? Доддгүйс. Тэгээд хүүхдүүд чамайг ингэж чамтай гоё харьцаад гоё байвал уул нь гоё шүү дээ тий. Гоё. Чамтай яаж харьцуулах гоё байдаг вэ? Чи тэрээ бас энэ ч олон ингээд хүмүүс үзэх болохоор ингээд зөндөө олон хүмүүс энэ намын агч нэр ингэх хэвээр юм биш үү гэх бодсон шүү дээ. Чамайг ойлгож харьцаасай, чамайг ярьж чадахгүй багт ч юм хүлээгээсэй гэж чи боддог тий. Тэрийг яа. Эвтэйхэн хацглаа би нэг гоё. Муха хаслаар надад нэг муха санагдтыг. Эвтэйхэн харьцахаар чи ажиллаа бүр сайн хүмүүстэй гоё ярьсан гоё идэг тий. Чамд өөртөө гоё ярмаар юм юу вэ? Гэртээ болгоно дандаа хатуул чи тохон туртайгаа ярьж байна. Туртай. Лаки дандаа өглөөд гаргаал нохонор бас холдох их хүстэй. Болчихно. Яг зүгээр юм нэг хамаагүй шүү дээ энэ болох юм хамаагүй. Чи гэр мөртөө ер нь хоолнол хийд юм уу? Ер нь юу хийд юм бэ? Хувцас зугаад юм бэ? Ааж байхгүй хувцас уугаал биш нэг удаа хоол хийдсэн. Нэг удаа л хийжсэн юм уу? Ер нь амаг заримдаа ирж мөрөж чи хоол хийсэн мэт байсан. Ганцхан л удаа хоол хийжсэн юм уу? Биш. 2-3 удаа хоол хийдсэн. Тэгээд дандаа ээжтэй тус болол түүснээс нь ялгаж үтээ. 3 түүс 2 түүс гэл. Үеийнхаа найзууд, толгойнхоо гишүүд найзууд тэдний аав ээж зориулаад чи юу гэж хэлмээрээ? Баялаа.
ээжүүд нийтүүд зориулаад одоо жишээлбэл хүүхдүүдэд бас ажил хийлгээд өөрийнхөө дуртай амиг хийлгүүл бас гоё тий. Үгүй. Хэмээр юм өөр хүүхдүүдэд ингээд ажил хийх гоё байна гэдэг тухайг л хэлчихгүй юм хэцүү биш. Зарим хүүхдүүд болохоор өөрийгөө ажил хийж чадахгүй гэж бодоод гэртээ байгаад байдаг. Зарим хүүхдийн аав ээж нь болохоор манай хүүхэд ажил хийж чадахгүй гэж бодоод бас хүүхдээ гэртээ байлгаад байдаг. Тэгэхээр нөгөө хүүхдүүд аяг уйдаал те ажил ингээ гэрээсээ гарч чадахгүй байгаад байдаг. Одоо энэ коронавирус өвчин гарчвал ажиж чадахгүй. Тийм корона авчихсан ч бас те. Тийм коронавирус гарч чадахгүй. Корона гайгүй болохоор 3 дуусар дуудна гэж манай тэгэл 3 дуусар дуудна гэж бодож байгаа. Тэг 3 сар дуудна гэж хэлсэн үү те? Захирлнаа. Өөрөө бодож байгаа л үндэ хилчлүү ч юм яалаа. Өөрөө бодож байгаа. Өвчин гайг болохоор. Ер нь би тэгээд түрүүн хэлсэн шүү дээ. Гэртээ байхаар ер нь ингээд ажил хийхгүй байхаар муухай байдаг тий. Тийм. Айгу мод өвчин Өвчнөөс өмнө миний дүү ингээд гэртээ байдаг байсан шүү дээ. Ингээд зарим нэгэн тохиолдолд удаан гэртээ. Тэгэхээр миний дүү юу мэдрэхтгүй одоо ингээд олон хүүхдүүд ажил хийхгүй гэртээ байгаа байхгүй юу? Дүүгээс гадна. Би чи гэртээ байхгүй энэ корона гарахаас өмнө чи ажил хийхгүй байхаар чинь юу гэж бодогдох вэ? Айгу муухай бодтой. Тамаагүй тоох байгаа юм шиг санагддаг байсан уу? Надаа айгу хэцүү. Ажил хийх болох үнэн хэцүү. Дандаа гэртээ бол хөдөө бол айгу хэцүү. Ажил хийхийн хамгийн гоё юм нь юу вэ? Яагаад ажил хийх дуртай? Машин дээр гарч ажиллах их хүстэй. Энэ нөгөө машины хүмүүс мэдэхгүй байхгүй. Тэр яг юу хийдэг юм шиг. Ай тооны машин дээр болохоор усан болохоор угаачаал хатаашин дээр үүж тавьчихвал машин руу оолт. Машин эвдэрч болохоор гараар явуулт. Машин эвдрэг үедээ л машин өөрөө явт. Ай тооны машин болгоо. Өөрөө явт. Ажил хийхээр нөгөө ажлынхаа ах их чинь хамтдаа байгаа нийтүүдтэй юм яриад байдаг бас энэ дуртай байдаг те тэрийг гоё тодорхой. Ажлын өглөөд нь цагаан мөс нөгөөд хэлээ цагаан мөслаа гэд нь хэлдэг. Ажлын болгоно тооч нартай цагаан мөс нөгөөд гэд хэлдэг. Ажлын бас харалт бол өглөөний мэд гэхлээр өглөөний мэд гэж хэлдэг. Байгууллагууд танаа ажил компани танаа хамт олон гой том баяруудаа яаж тэмдэглэдэг? Шинэ жилийн баяр, хүүхдийн баяр тэмдэглэдэг үү? Чанд бэлэг авч өгдөг үү? Гэхдээ нөө хүүхдийн баяр болохоор хүүхдүүд нь тэр ажил дээр хийдэг. Хүүхдүүд чинь Тэгээ даавны холбооны харин хүүхдийн баярт нөө ордог тий. Олоод манайчлаар шинжлэх баяр олоод хийдсэн. Хүүхдийн баярсантай олоод хийдсэн. Тэгээд дуртай юу тэр баярт? Баярт болохоор очих их хүсдэг. Бүжгэлдэг үү? Баяр дээр бүжгэлдэг үү? Бүжгэлгүй түнөө даатуу хүүхдүүд болохоор бүжгэлдэг. Таасан дээр гарч бүжлэл бид нанаас нь хаач үстэй. Та шинэ жилийн баярт орж ийлээ тэр нь ямар санагц тэрийг гоё гэдэг хүн үү? Хуучин их нэртэй болохоор хуучин их нэртэй шинжлэх баярт орох их хөстөөс. Одоо тэгээд
гарсан чинь би өглөө дандаа газар ажилладаг. Миний дүү болохоор хажууд хүн ажиллахгүй надад бүр хэвчээ. Газар ажилладаг. Чи ажлынхнаасаа хэнд нь хамгийн их хайртай вэ? Тошны нүн тэгэн ихтэй хайртай. Цэрэгчтэй юу? Тий. Тогооч юу те? Тий, тоож. Цог галтгандаа ажилтай. Биш би бол өөр ажилтдаг. Чиний нөгөө хэсэгтээ нугаалгын хэсэгтээ байгаад байгаа юм тий. Тий, байна. Тухайн үед болохоор яг манай дүүгийн хувьд яг ажил орсны дараа бол ерөөсөө нэг бусад яг ажил олох гэж одоо нэг хамтдаа ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол яг нэг харилцаан дээр айгүйх асуудал гараад идэг байсан. Жишээл манай дүү бол нөгөө яг өөртөө дотор нь байгаа юм аа шууд ингээд нөгөө хүндээ илэрхийлж чадахгүй одоо бас бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй байдаг учраас нөгөө хамгийн их ойлголт нь над руу мессеж бичдэг. Эсвэл нөгөө 0-ийн өрөөнд ороо уйлаад ч юм уу над руу ярьдаг байсан. Тэгээд тухайн үед болохоор яг тэгээд залхангууд надад айгүй хэцүү. Би нөгөө ажил олгогч хүмүүст бол ялангуяа нөгөө гэр бүлийн зүгээс бол амар талархалтай хандах хэрэгтэй. Ягаад гэвэл дүү маань бол ингээд ажил хийхгүй яг ингээд нөгөө нийгмээс тусгаарлагдаад ирэхээр энэ хүүхэд чинь ингээд зөвхөн гэртээ байгаад энэ хүүхдэд магадгүй ингээд боломж олгоо за ингээд юу ч гэсэн хамтдаа ингээд хичээгээд үзье гэд ингээд ингэж байгаа энэ хүмүүст болохоор эргээгээд нөгөө миний хувьд шаардлага тавина гэдэг айгүй хэцүү байсан. Тэгээ яг тэр үедээ бол ингээд эргээл ажил руу залгаал дүү руугаа залгаал ихэвчлэн бол яг дүү дээрээ л айгүйх ажиллаж исэн. Жишээл за минь бол хүмүүс хамтдаа ажиллахад ийм байна. Миний дүү энэ ажлыг хийх ёстой. Тэм учраас гэртээ байгаа юм шиг ийм одоо сул дорой эрхэлж болохгүй гэдэг мессежийг айгүй хөөгдөг гэсэн. Тэгээд яг уу энэ маань бол 1 сар 2 сар үргэлжлээгүй баг энэ асуудал чинь баг 2 жил шахуу үргэлжилж явсан. Тэгээд сүүл рүү болохоор манад айгүй хөрхөө яг тэр болгон дээр өөрөө ингээл хүмүүстэй харилцаад учрыг нь олоод арай л ер нь бол цаг хугацаа өнгөрөх тусам яг удаан ч гэсэн ер нь бол тэгээд ахиц айгүйх гард юм байлээ. Эрэг талаас бол манай дүү бол айгүй сайн бие даасан. Өмнө нь бол ерөнхийдөө бол бид хоёр нөгөө 5 насны зөрүүтэй учраас бүх зүйл дээр би дүүгээ авч явдаг. Сургуул тэгээл ерөөсөө хамгийн сүүлд гэх юм бол их сургуульд ороод манай дүү өөр сургуульд ороод би их сургуульд ингээ ороод бид хоёрын зам салж ирсэн. Тэгээд яг энэ хүртэлх манай дүүгийн хамгийн том юм нь ажилд орсны дараа бол бие даагаад гэр ажил хоёрын хооронд бол хэний ч тусламж дэмжлэггүйгээр өөрөө таксигаа дуудаад ажилдаа явчихна. Тэгээд тэрний дараачаар болохоор манай дүү мөнгөний хувьд айгүй ийм зэрэгцтэй болж исэн. Ингээл мөнгө гэдэг чинь бол айгүй чухал юм байна. Тэгээд энэнгээрээ би ийм юм хийж болох юм байна. Одоо жишээл өмнө надаас мөнгө гуйх ч юм уу одоо гэр бүлийнхаа хин нэгнээс ингээд ийм авмаар байна гэж хүссэн юм а хүнээс хараат ингэж хийн гэдэг чинь өөрийн гэсэн цалинтай болоод карт хэрэглээд сурна. Энгийн хүмүүсийн хувьд бол яг карт хэрэглэнэ гэдэг бол айгүй ийм нормал юм байгаа. Тэгмүүд манай дүүгийн хувьд болохоор ингээ карттай харилцаж байгаа, өөрөө хадгаламж үүсгэж байгаа. Тэнгүүд хин нэгний баяр болоход энд битээ гаргал. Хин нэгний баяр болоход болохоор дүү маань одоо бэлэг авч өгдөг ч юм уу. Ингээ ер нь ингээ нэг юм нийгмийн харилцаанд дунд оролцож байгаа нь бол ажиллаараа дамжуулаад айгүй олон эрг өөрчлөлт гарсан. Манай дүүгийн хувьд бол яг ажил хийгээд эхлэхэд бол мэдээж хамгийн нэгдүгürt бол сэтгэл бол маш хангалуун байгаа. Дүүгийн маань хувьд бол ингээд ажилд орно гэдэг бол яг одоо өнөөдрөөс 5 жилийн өмнөх төвшөнд гэдэг бол ажилд бол орно гэдэг бол айгүй юм асуудалтай. Тэгээ манай гэрийн хувьд болохоор манай дүүг айгүй их дэмжсэн. Ээж аваа хоёрын маань хувьд ч гэсэн одоо ингээд бие даагаад ингээд өөрөө явж байгаа нь бол ерөөсө бидний хувьд ажил санхүүгийн хараат байдал гэхээс илүү нийгмийн оролцоотой ингээл зүгээр өмнө нь бол ингээл гэртээ байгаа л тэр хүүхэд жишээлбэл ингээл айгүй ууртай болж байгаа, стресстэй болж байгаа. Гэртээ зөвхөн хүн байна гэдэг чинь одоо эргээгээд амар олон ийм сул тал айгүй сөрөг талууд байдаг. Жишээлбэл гэр бүлийнхантайгаа муудалцаж эхэлж байгаа, юу гэсэд байгаагаа ойлгохоо болж байгаа. Ажилд орсноороо бол энэ нөгөө нэг одоо би яг юу гэж нэрлэхийг мэдэхгүй байгаа ч гэсэн нийгмийн сэтгэл зүй одоо өөрөө нийгэмдээ байгаа гэдгээ ингээд ойлгоод ингээд оролцоод явна гэдэг бол ерөөсөө гэр бүл ер нь ямар нэгэн одоо манай дүү шиг ингээд хүүхдүүдтэй гэр бүлийн хувьд энэ нь бол тэр чигт амар том өөрчлөлт болт юм лээ. Би өмнө ингээд яг давны холбоонд ингээд өөрөө ажиллаж авах хугацаанд болохоор ээж аав нар нөгөө хүүхдүүдийн маань нөгөө амар их бөөцөлдөг. Энэ ингээд чадахгүй. Тэнгүүд
би яагаад нөгөө дүүгээрээ энэ болгоныг хийлгээд исэн бэ гэхээр энэ болгоныг хийлгээд исэн бэ гэхээр нөгөө би чинь нөгөө ээж нь биш учраас эх чинь учраас би дүүгээ чадна гэж аягүй их боддог байсан. Эцэг эхчүүдийн хувьд болохоор манай хүүхд бол арай чадахгүй баха гараад явхад одоо тийм юм чадахгүй гэд ингээ бүр надаас асуужсэн байхгүй. Үгүй тэгээ таксидуудад өөрөө явна гэж байд юм уу гэд үгүй байхгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдэд боломж олгоод итгээд явуулаад үцгэд хүүхдүүдээс амар олон нөхц боломж гардаг. Бүгдийг яг ингээ харж байхад бол хамт олонныхон хувьд бол ерөөсөө ингээ нөгөө нэг тэр хүмүүс чинь бас тусдаа л ажиллаж байгаа хүмүүс шүү. Бид нар чинь ингээл нэг офис дээр ажиллаж яхад хин нэгэн хүн байнгын юм тусламж дэмжлэгтэй ажил хийгээд ийн гэдэг бол аюул төвхтэй. Тэгэхэд энэ хамт олонны хувьд бол ерөөсөө манай дүүд байнга л ингээл яг одоо ажлын байран дээр бол мэдээж муудалцах юм айгүй их гарна манай дүүд. Тэгэхээр тэр болгоныг зааж ойлгуулж яг ингээд нэг юм энэ хүүхдийг нийгэмдээ ийм айгүй сайн ингэж оролцдог өөрийнхөө биеийг зөв авч явдаг хүүхэд болоосаа гэдэг дээр бол айгүй олон хүмүүс нь тэгж хандаж одоо хамт ажилдаг. Жишээлбэл би хамтдаа ажилдаг хүнээс ингээл уцтаал ингээл асуун мэдээж ирэг эн чинь нөгөө эргэх холбоо айгүй сайн байх хэрэгтэй байдаг. Тэнгүүт ингээ заа ингээ дүүгээ маань хувьд ямар хуу байгаа бол гээл яг л ингээл нөгөө сургуульд явдаг эцэг ихийн ингээ хүүхдээ анхаарж байгаа юм шиг л анхаарна. Тэгэхэд бол хамт олон анхандаа бол зан байдлын хувьд бол айгүй хүнд байна гэж надад хэлдэг байсан. Айгүй дураараа бүх юмнуудыг ингээд энийг ч би хийхгүй, энийг ингээд айгүй тийм олон асуудал байдаг байсан бол эргээгээд бид нэр 2-3 сарын ингээ 2-3 жилийн дараа ингээ нэг хүмүүстэйгээ ажиллаад холбогдоход намаанагийн хувьд бол үнэхээр өөрчлөгдсөн. Энэ хүн нэгдүгээрт хүний үгийг хүлээж авдаг болсон. Ганцхан энэ ингээд миний гэр шиг ингэж бүх хүмүүс надад ээлтэй хандахгүй юм байна. Энэ нийгэмдээ бас оролцоход бас тодорхой хэмжээнд нэг үг даах чадвартай байх хэрэгтэй юм гэдэг ч юм уу тийм нэг ажил гэдэг утгаараа айгүй олон чадварыг хүүхдэд өгд юм байна гэж бол би өөрөө тэгж бодсон. Тухайн хүүхдээ бас ер нь сэтгэл зүйн хувьд ч гэсэн ер нь бүх тал дээр нь айгүй сайн системтэй бэлдэх хэрэгтэй юм байлээ. Тэр хүүхдийг яаж ажилд нь явуулах уу? Анх зүгээр өөрийн ажилд ингээ шууд оруулах хэрэгтэй юм уу? Эсвэл нөгөө хүүхдээ одоо биеийн даалгах юм гэдэг одоо арай буруу системтэй байх юм бол тэр хүүхдэд эргээд аюу хүнд байдаг. Тийм учраас ерөөсөө ажил олгогч хүмүүст болохоор тухайн хамт ажиллах ажилчид нь бол дор хаяж нэг жижигхэн хөөрхөн одоо тухайн хүүхдийнхээ ойлголтыг танилцуулж байна. Тэгэхэд бол энэ бол нөгөө нийт даунтай хүүхдийн тодорхойлт биш. Ажилдаа орох гэж байгаа хүүхдийн энэ хүүхд маань одоо ийм онцлогтой байдаг. Энэ хүүхдэд ийм байдаг. Тэгэхээр та бүхэн нэг хамт олон болж байгаа учраас нэг жоохон энэ дээр нь ингээд нэг анхаарчхад л болно гэдэг мессежийг бас өгөх айгүй зүгээр юм байлээ. Тэгээд эцэг эхчүүдийн хувьд бол яг мэдээж одоо эрсдлийг бол тооцно. Гэхдээ юм болгоноос одоо нөгөө хүүхдээ хамгаалж одоо энд ч хурж болохгүй, ингэчж болохгүй гэдгээсээ илүү нийгэм рүү н оруулвал хүүхд маань илүү аз жаргалтай, дээрээс нь өөртөө ихтэй. Тэгээ ер нь ингээд хамгийн нандаж нөгөө нэг зан харилцааны хувьд ч гэсэн айгүй их өөрчлөлт ордог. Тэгэхээр энэ болгон дээр нөгөө ажил хийгээд байгаа нэг ёсондоо эн чинь ингээд эргээд тэр хүүхдийн айгүй том хөгжил байдаг. Тэгээд цаашаа ингээд явах юм бол гэр бүлийн хувьд сэтгэл зүйн айгүй том юм эерэг юм авчирдаг юм байна л гэж би харсан.